Би тэр автоснасаа одоо хэвлэн хойноор хүлээж ирээ. Тэр автос цаагаар тараад энэ урдуурын хай сайн байцгаана уу манай хаанда бүгдэнд нь энэ өдрийн минь хүргэе. За Seda коллежийн Монгол төлөөлөгч болол маркетинг хариуцсан мэргэжлийн өрөөнөө. За та бүхэндээ одоо бичлэгийнхаа хамгийн ихэнд одоо зарын чанартай мэдээлэл хүргэх гээд 4-р сарын манай сургуулийн маань 4-р сарын одоо урамшуул зарлагдсан байгаа. За үүнээс гадна манай сургууль маань Финляндийн боловсролын төвтэй хамтраад 2025 оны 4-р сарын 11, 12 буюу Бэм баасан гаригуудад Финляндийн боловсролын төв дээр ивент зохион байгуулах гэж байгаа. Энэхүү ивент зориулаад зөвхөн 2025 оны 4 сарын 13 хүртэл байж болох хамгийн онцгой үнийн саналыг бий болгож байгаа тул та бүхэн Финландд суралцах хүсэлтэй бас дээрээс нь одоо хямд үн чанартай одоо сургалтыг хайж байгаа бол манай сургууль болон Финляндийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж буй энэхүү ивентэд амжиж бүртгүүлээд амжиж онцгой үнийн саналыг аваарай гэж хэлмээр байна. За энэхүү ивентээр миний бие ариуна болон манай Seda коллежийн Азийн төсвийн салбарыг хариуцсан захируулчийн мөн манай Cork дахь салбарын одоо Монгол төлөөлөгч залуу манай оролцох тул та бүхэн одоо энэхүү ивентэд оролцохыг хүсвэл Финляндийн боловсролын төв дээр очиж бүртгүүлээд дээрээс нь энэхүү ивент дээр ирж оролцоод нэмэлт мэдээлэл асуух зүйл байгаа бол бид нартэй одоо онлайнаар Zoom митингээр уулзах боломжтой байна. За тэгээд та бүхэнтэйгээ удахгүй уулзъя. Тэгээд энэхүү бичлэгээрээ та бүхэн Монголоос ирж байгаа шинэхэн оюутнуудаа манай сургууль хэрхэн хүлээж авдаг, бас миний нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар үзээрэй. За түр баяртай. Дахиад Монголоос 2 оюутан ирсэн байгаа. Тэгээд тэр хоёрт ерөнхий мэдээлэл өгнө. За тэгээд гол зайлаад За хизээ ирсэн. Тавлын таалагдчихсан юм. Хүү тийм. Хүү юм байна. Монголоос хүү юм байна. Монгол амар тулах юм шиг байсан. Хавар болоод тулаарч тийм гэж. Монголын үгшил шүү дээ. Үгшил байна уу? Яарсаа би болохоор тэгж явна. Надад болохоор дулаарч тийм шиг санагдаад. Нэмэхгүй урсан устай явах шүү дээ. Ингээд тархинаа. За бараг тэгвэл дотор юм өмсмөр юм да. Байн даагүй хаана орсон ойрох юм. Үгүй давлын 15. Өөх тэр талаас ирж байгаа юм биш. Масида гэдэг аппликейшн байгаа. Та хоёулаа татчих. Нэр нь JNB карт авсан уу? Цагийн авсан уу? Цагийн харин өнөөдөр ишлээ. За тэрийн юу хүчин зааваад өгчин за. Жаахан. Тэнгэр нь оюутны код ч үү. Энэ дээр одоо ингээ хичээлэн тодорхойлоод тэгэхээр энэ дээр болохоор ингээд тэдний амраа ингээд орно гэд бичин гараад ирнэ за. Тэгээд дээрэс нь ингэж дарж би ингээд орсон. Анда Монголд болохоор JNB карт гэх юм болохоор Ирландд оршин суух карт, PPS карт болохоор Ирландд ажиллах хэрэгтэй одоо Монголоор олон юм гатсан юм хэрэгтэй. Тэгээд автобусны карт бичигээрээ энэ хэд ихний илжих шаардлагатай. Тэгээд сургууль дээр болохоор анхааруулаад хэлэх хэдэн зүйлээ болохоор эрт 85%-аас дээш байх ёстой. Эрт 85%-аас доош ороод ирэх юм бол сургуулиас 3 удаа одоо сануулгах мэйл бичнэ. Тэгээ энэ 3 сануулгах мэйл дээр болохоор ингээд эртээ ингээд 85-аас дээш хатгалах ёстой үгүй бол ингээд юм хичээлд суухгүй байгаа юм бол сургуулиас юм гаргаж шүү гэсэн сануулгах мэйлийг ирэх ёстой. Тэгэхээр энэ нь бол хичээлдээ заавал суух ёстой. Өглөө хичээл таар өглөөний анги болохоор өглөөс эхлээд 12-10 хүртэл хичээл нь явагдана. Хичээлээ эхлэхээс өмнө 5 минут ирсэн байх ёстой. Тэгээд сургалтын материал таах материалуудыг болохоор санаа өгч дээ. Одоохондоо зүгээр юмнууд нь болцсон уу? Тэгээд та хоёр болохоор шинээр ирсэн болохоор өнөөдөр ингээд хүлээж аваад 1:30-аас
одоо Даблины ойр терминалтай гой газруудаар нөгөө яваа алхаж явдаг тийм тур хийх байхгүй. Тэгэхээр та хоёрын одоо оролцож болно өнгөө гэсэн. Тэгээд эх 7 хоногт ингээд сошиал арга хэмжээнүүд явагдахаар байгаа. Тэгэхээр яг одоохондоо ажил яг ороогүй байгаа юм чинь цаг зав байх юм бол сургуулийн арга хэмжээнүүдэд оролцоод явж болно. Тэгээд хичээлийн хажуугаар бие өгдөг ч юм уу ямар нэгэн арга одоо нэг чөлөө авах гарах юм бол сургалтын албан дээр очиж мэдэгдээд эсвэл өгсөн тохиолдолд заавал татдаг нэг юу багхгүй одоо тэрний зургийг та хоёр дараа хүчирхтэй дараа нэг GP гэдэг маань монголоор болохоор өрхийн имлэг гэсэн өрхийн имлэг дээр бие очиж үзүүлжээ заавал нөгөө баталгаатай эмчийн бичиг авчирж өгнө гэсэн. Тэгэхгүй бол одоо нөгөө энэ тийм групп дээрээс баталгаатай эмчийн бичиг гаргаж өгнө гэдэг Монгол оюутнууд нөгөө мөнгөөр хөдөлтөд аваад ирдэг. Тэнгууд төр чинь нөгөө яг баталгаатай хурам жижиг баримт фотошоп ч юм ашигласан байж дараад одоо нөгөө сургуулиас өгдөг ч юм уу хурам жижиг баримт үлдээ гэж өөрөө гэмтгийг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас хараараа тэгээд байр маяг хайхаар бол буяураа солилцохоор заавал хүнтэйгээ очиж уулзаад ингээд гар гараараа солилцож авах бол одоо энийг юм хэлэх нүүл явуулдаг айгүй бас сүүлийн үед газар аваа. Тэгээд хэрвээ одоо нөгөө ангичин таалагдахгүй ч юм уу чиний эсвэл төвшин амир дээр эсвэл доор байгаа хичээл ойлгохгүй юм бол тэр ихний контейнер авч чинь скан хийгээд ангиа солилцож болно. Энэ 6 сарын төгсөлтөөстэй одоо энэ чинь ерөнхийдөө 6 сарын хугацаатай 25-7 оны англи хэлний курс. Энэ курсын төгсөлтөө хоёулаа болохоор англи хэлний нөгөө төвшин тогтоох шалгалт өгнө. Тэрийг болохоор тэр 2 дахь QR кодыг уншуулад өгчөж байна. Тэгээд сургууль дээр амь дээр ямар нэгэн одоо таалагдахгүй юм хүн байх юм бол одоо сонирхолтой хамгийн доотлын QR кодыг скан хийгээд уншуулж болно. Тэгээд өөр одоо ямар нэгэн одоо асуулт тулах юм бол ингээд орж ирээд дээр надаас үг аваад би энэ багсан гэдэгс тавьдаг авсан цагаар сууж байна. Тэгээд та хоёрт асуух юм байна. Алгаас нэрээ. Автосны картаа л ярилтаа. Автосны картын өнөөдөр захиалдаг үзээ. Одоо JNID карт чи өнөөдөр захиалсан. Өнөөдөртөө хийж болох 2 цаг авах юм энэ 2. Сая болохоор нөгөө сургуулиас авах бичиг баримтууд өгсөлтэй байлаа шүү дээ. Тэр болохоор эх 7 хоногт ирнэ. Тэрийг ихээр би тааш нөгөө PPS карт дээрээс нь юу банкны карт хоёр хичээний их зааварчилгааны өгчин. Тэгээд ерөнхийдөө бол эх 7 хоног ихэд бичиг баримтууд өгч болчихгоо. Өөр асууж тодруулах юм байна. Жишээ болох юм. Юу алдгийг мэдгүй л. Нэнт ажил маслаа юу? Indeed Jobs AI гэсэн 2 сайтаа. Тэр 2 сайтаар ороод одоо эхний эзэн болохоор хэдний чинь төвшөө явсан ажрыг аваач хамгийн ихэнд алцсан ажлыг хийгээл явж байсан юм. Тэгээд CV just myself. Чанарлаа. Таяр давгүй юу? Oh, not гоё юм. Тэгээ. I mean today is so nice. The weather is especially. That sounds great. Oh, do you see that sheep? I need to see that. Авчаах бол 9-тай вижен тэгээд эндээ идэх бол 10-тай микс.
Хөрх орчинтой цэвэрхэн л газар. Do you wanna pick up something? Yeah, I want it here. So we can like Нэг жоох юм мэдээ. Цаг гарч байна. За өнөөдөр үнэхээр завгүй өдөр үлээ. Ялангуяа 5 дахь нэгд өдөр 2 үл амар завгүй байдаг. Бэчлэр цэнэгээ BBC хэлээ. Нөхөр энэ нөгөө пассвортыг авсан юм уу те. Одоо ингэ шээ заяа онлайнаар ороод энэ пассвортаа бүртгүүлээд тэгээ компаниас PPS намраа аваад тэгээд нөгөө яг ингээ үндсэн миний дээр чинь add my job гэдэг ажлаа нэмнэ гэдэг. Тэгээд тэрүүгээр ороод болохоор энэ ажлынхаа PPS намрыг бүртгүүлээ. Тэгээ ерөнхийдөө эхний ажил болохоор оюутан заавал өөрөө бүртгүүлэх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Ер нь Ирландд шинээр хөдөлмөр хийж байгаа юм. Тэгээд ингээд бүртгүүлэнгуудаа нөгөө чи бол одоо emergency tax төлсөн нь төлөө явж байгаа. Тэгвэл эхний цалин балан дээр чи цалингаас чи ер нь emergency tax авч магадгүй. Авсан тохиолдолд болохоор PPS-ийн inquiry хэсэг рүү ороод одоо би энэ байгууллага тэднээс ажилт гэсэн ингээд татрынхаа буцаа олголтыг авсан юм байна. Имэйл бичих юм бол тэгээд дараагийн пэйслип дээр ороод ирдэг байхгүй. Тэгээд шинэ ажилтнанд баяр хүргэе. Ямар ажил хийж байгаа гэж байна? Research чинь. За ирээд хэр удааны хугацааны дараа сар 15. Сар 15.